шинэ тохиолгол зааныхаа өшөө үзэх гэдэг ирсэн. Одоо наадам цагаан сараар бол энэ монголчууд бол энийг Хэзэн Чингис хааны алтан хөгшөнд хүндэтгэл үзүүлэх одоо ийм уламжлал бол тогтоод ингээд явж байна. Тэгээс Монгол цанцтай байгаа дээр арирээд сонирхоод үзье гэж бодоод өнөөдөр бас хичээл завсраар зарим ирлээ. Тэнгэрийн саярхлоор их Монгол улсыг байгуулсан их эзэн Чингис хааны шүтээнийг могой жилийн сүүл луу жилийн эхэнд зогслоосон билээ. За ингэснээр монголчууд төдийгүй Монгол туурхтнууд их эзэн Чингис хаан дахин мэдлээ хэмээн бахархан хүндэтгэл үзүүлсээр байгаа лээ. За улмаар үндэснийх баяр наадам сар шиний эдгээр өдрүүдэд их эзэн Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүлэх гэсэн иргэдийн цуваа үргэлж ирсээр байна. За үндэсний музейн ажилтнуудын мэдээлснээр баярын өдрүүдэд дунджаар 300 орчим хүн их эзэн хааны шүтээнд хүндэтгэл үзүүлдэг байна. Үнэхээр гайхамшигтай бүтээл болсон байна. Өмнө ирж байгааг анх удаа үзсэн нэлээд сүрдмээр сайхан өшөө болсон. Тар шинэ тохиолгол зааныхаа өшөө үзэх гэдэг ирсэн. Дэлхийд бид нэр одоо ингэ тэр хүндтэй болгосон юм уу? Тэр улсыг тийм том хүртнийг байгуулсан. Бүхийгээд ингээд тонгож захтаа тэгэл сүрдмээрлэг урд нь ингээд тонгож захтаа. Энэ Чингис хаан үндэсний музей их хаан хүндэтгэлийн өргөд одоо их эзэн Чингис хааны алтан хөгшөө энэ төрийн их цагаан сүлд хоёр одоо бүтээгдснээс хойш одоо ингээд яг нэгтгэж жилдээ болж байна. Ер нь 2025 оны 3 сарын 1-нд нэгдснээс хойш ер нь монголчууд бол маш их өргөн нөр ингэж их хааны алтан хөгшөөнд хүндэтгэл үзүүлж байгаа. Ер нь одоо бол зөвхөн монголчууд гэлтгүү. Ер нь ойр тойр нэр Монгол туурхтнууд бол маш их хүндэтгэл үзүүлж их хааны өргөнд одоо ирж байна. Ер нь энэ жилээс ахгүйла төрийн 3 одоо өндөрлөг цагаан сарын шинийн 1-ний өдөр заавал энэ их эзэн Чингис хааны алтан хөгшөөнд хүндэтгэл үзүүлж байгаа ийм уламжлал тогтлоо. Ер нь монголчуудын дунд бол энэ их эзэн Чингис хааны алтан хөгшөө бүтээгдснээс хойш томоохон баярт үйл явдлууд одоо наадам цагаан сараар бол энэ монголчууд бол энийг их эзэн Чингис хааны алтан хөгшөөнд хүндэтгэл үзүүлэх одоо ийм уламжлал бол тогтоод ингээд явж байна. Одоо тухайлах юм бол баярын өдөр өргөд одоо шинийн 300 гаруй хүн их эзэн Чингис хааны алтан хөгшөөгөр ирж хүндэтгэл үзүүлсэн ийм тоо баримттай байна. Миний хувьд Монгол улсад 2 дахь удаага ирж байна. Энэ музейг анх удаа л үзэж байна. Музейг анх үзсэн сэтгэгдэл маш өндөр байлаа. Энэ бүтээл бол үнэхээр гайхалтай урлагийн бүтээл санагдлаа. Ер нь их эзэн Чингис хааныг бол нийт монголчууд төдийгүй хүн төрөлхтний хувьд бол түүхэн үйл хэргийг нь судлах, түүнээс суралцах бол маш их олон зуун жил үргэлжилж байгаа юм үйл явц. Тэр дотроо бол ялангуяа их эзэн Чингис хааны гал голомтыг сахиж үлдсэн монголчуудын хувьд бол их эзэн Чингис хаандаа хүндэтгэлтэй хандаж, түүнийхээ үх түүхийг бол ингэж судаж төвөнд дэлгэрүүлэх нь бол зайлшгүй зүйл. Ер нь монголчуудын хувьд бол энэ төр часны уламжлал бол их эзэн Чингис хааныг бол ингэж шүтэн болгож, ингэж шүтэн одоо сүстэн дээдэлж ирсэн ийм уламжлалтай. Ер нь маш олон зууны эртнээс л ингэж ирсэн гэсэн үг. Тэр ч утгаараа бол энэ их эзэн Чингис хааны шүтэн болгож байгаа энэ үйл явдал бол монголчуудын хувьд бол энэ их эзэн Чингис хааны алтан хөгшөө нэгснээс хойш ер нь дахин сэргэлт гэж хэлж болох их эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн Чингис хаан үндэсний музей байгуулагдсанаар Чингис хаан болон монголчуудын түүхийг монголчууд бид өөрсдөө төдийгүй хүн төрөлхтөн дахин авч үзэх одоо ийм эхлэл тавигдсан гэж ингэж үзэж болно. Чингис хаан үндэсний музей байгуулагдсанаар зөвхөн гадна дотны жуулчид төдийгүй Монгол туурхтан ялангуяа өвөр Монгол тэгээд Бурайд Барах Туваа зэрэг энэ Монгол туурхтнууд бол маш ихээр ирж ирэх эзэн Чингис хааны алтан хөгшөөнд хүндэтгэл үзүүлж байгаа. Сүрлэг хиймдэ аль сар шинийн ард дээр бас дээл хавцтай байгаа дээр Монгол цанцтай байгаа дээр арирээд сонирхоод үзье гэж бодоод өнөөдөр бас хичээл завсраар зарим ирлээ. Одоос буцаа хичээлтэй бас. Үх түүхээ мэдчихэж хүн ч өөрөө нөгөө нэг цааш үргэлжлэх юу гэдэгтэй адилхан л ерөн болвол тэр талаасаа л ер нь хүндэтгэл үзүүлэх зорилгоор өнөөдөр зорж ирэл